Итгэл бол сүнслэг итгэл сэдвтэй эзний ивэлийг та бүгдтэй хуваалцахыг хүсэж байна. 그러면 제가 지금 지금 좀 시리즈를 하고 있잖아요. За миний хувьд бол цуврал хичээлүүд номлол хийж байна. Жинхэнэ эрх чөлөө гэсэн сэдв. Тэгэхээр за жинхэнэ эрх чөлөөтэй, сэтгэлтэй, зөвхөн сэтгэлтэй байж энэ үгийг бол миний хувьд бэлдсэн. Тэгэхээр итгэлийн талаар энэ итгэл бидэнд яагаад юм чухал юм? Энэ ямар агуу юм гэдгийг бол та бүгдэд тайлбарлан нэгэнгүй сургийг бол сурч байна. Өнөөдөр үгийг хараад биднэрт байгаа энэ итгэл хичнээн их чухал, хичнээн агуу вэ гэдгийг үгээр дамжуулан мэдхийг хүсэж байна. Бидний бурхан бол амен. Бурхан бол үнэн, бурхан бол сүнс, бурхан бол хайр. Бидний бурхан бол бүх зүйл амен. Тэгэхээр цор ганц үнэн бурханы бидэнд харуулж байгаа тэр зүйлүүдийг бид нар хүлээн авч энэ бол бидний итгэл болж итгэлийн амьдралаар амьдрна. Гэхдээ ертөнц гэдэг маань энэ итгэлийг яаж өөрчилж явж байна гэхээр ертөнц гэдэг маань бидний итгэлийг хараад ертөнцөөр зогсохгүй харамсалтай зарим хүмүүс итгэдэг гэж хэлдэг хэрнээсээ итгэлийн амьдралаар болвол өөрийнхөө үзэл бодлоор амьдрдаг. Итгэлийг болож ямар нэгэн тэр суртахуун, хууль, сургаалын тал руу хазаалган өөрчлөх гэж итгэлийн үндсийг болон итгэлийн аюултай байдлыг бол ерөөсөө унгааж байна. Тэгэхээр бидний энэ итгэл гэдэг маань бидний итгэлийн амьдрал ямар их чухал юм бэ? Бидний итгэлийн амьдрал гэдэг маань ямагт болвол тэр ёс суртахуун болон зарчим философиор тайлбарлах боломжгүй. Хэрвээ бидний зүрх сэтгэл дотор энэ ертөнцийн онол, ертөнцийн сургаалаар энэ итгэлийг тайлбарлаж болно гэж бодох юм болвол аль хэзээний бидний зүрх сэтгэл дотор бурхан болон ариун сүнс үнний үг бидний зүрх сэтгэл дотор бол байхгүй байна. Тэгэхээр энэ итгэлийн амьдрал гэдгийг бол бид нар дахин эргэн харж тэгэхээр энэ ертөнцийн зүйлүүдээр итгэлийг тайлбарлаж чадахгүй шийдвэрийг бол гаргах хэрэгтэй. Амен. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал гэдэг маань ариун сүнсээр дүүрэн байна гэдэг маань бол ямар нэгэн философи биш. Амен. Тэгэхээр бидний өөрчлөгдсөн байдал ямар яаж өөрчлөгдсөн бэ гэхээр бидний өөрчлөлт гэдэг нь зөвхөн зүрх сэтгэлээсээ өөрчлөгдөө зогсоогүй. Бидний бодол санаа өөрчлөгдөө зогсоогүй. За тэр болгон бол өөрчлөгдөн. Гэхдээ бидний үндсэн өөрчлөгдсөн зүйл юу вэ гэхээр энэ бол ямар нэгэн философи юм уу, зүрх сэтгэлийн бидний мэдрэмжийн өөрчлөлт биш. Бидний итгэлийн амьдрал гэдэг маань бидний бодол санааны өөрчлөлтүүд байна. Бүрэн төгс өөрчлөлт. Тэгэхээр энэ дээр бидний итгэл гэж ярихад энэ ертөнцийн арга барилаар, ертөнцийн сонин арга барилаар тайлбарлах юм бол энэ сургаал болно, шашин болно. Бурханаас хол байж, бурхантай харилцах харилцаагүй болно. Энэ бол маш олон хүмүүсийн төөрөгдөл, маш олон хүмүүс ийм сорилтонд ордог. Итгэлийн амьдралаар амьдарч байгаа ч гэсэн тэр өөрийнхөө итгэлийг бол ертөнцийн арга барилаар тайлбарлаж явах гээд байдаг. Тийм сорилтонд бол бид нар орж болохгүй. Сүнслэг зүйлүүдийг бол сүнслэгтэн тайлбарлах хэрэгтэй. Амен. Тэгэхээр бидний дотор байгаа зүйлүүд бол бүгд сүнслэг учраас энэ сүнслэг зүйлийг бол Тэнгэрээ. Амен. Амен.
Бидний дотор байгаа тэр итгэл гэдэг нь Бурхны хаанчлал гэсэн бат итгэлтэй байх хэрэгтэй. 여러분 가만히 생각해 보세요. Та бүгд бодоод 우리의 үзнэ үү? 어떻게 이루어졌죠? Бидний яаж өөрчлөгдсөн бэ гэхээр 독생자 Бурхан 예수 그리스도를 보내셨어요. өөрийнхөө цор ганц хайртай хүү Есүс Христийг илгээж уг махбат болон 오셔서 бид нар дээр irж бид нартай хамт байж 그를 믿는 бид 자에게는 생명이 있고 тэгэхээр Есүст итгэсэн хүмүүст айн байна, итгэлгүй хүмүүст бол үхэл байна 분명하게 гэдгийг бол маш тодорхой Бурхан бол ялгаж салгаж хэлж өгсөн. 1-р Иохан номын 5-ыг харъя. 1-р Иохан номын 5-ын 11-12 гэрчлэл нь энэ байна. Бурхан бидэнд мөнх ам өгсөн бөгөөд энэ хүү амин хүүд нь байна. Хүүтэй хүн амтай ам би Бурханы хүү байхгүй хүнд ам байхгүй. 1-р Иохан 5-ын 11-2 амен. Энд дэр маш тодорхой хэлж байна шүү дээ. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал гэдэг мэн Есүс Христэд итгэх юм бол мөнх ам байна. Түүний дотор болоод бид нар Бурханы дотор дахин төрж сүнсээрээ дахин төрж Бурханы хүүхэд болсон эрх мэдэлтэй. Бид нар бол Есүс Христ байхгүй байх юм бол тэр бол үхлээ. Бурхантай харилцаагүй учраас ам үгүй. Амен. Тийм болохоор бидний итгэлийн амьдрал гэдэг маань итгэлийн амьдрал маань шашин сэтгэл судлалын хувьд юм уу мэдрэмжээр бэлтгэгдээд гарна гэх юм бол энэ бол итгэл биш. Ам байхгүй. Бурхны алдар байхгүй. Бид нар Библийн үгийг уншихдаа үргэлж илчилж байгаа зүйлүүд байна. Тэр юу вэ гэхээр бид нар Бурхантай уулзна. Бурхантай уулзсны дараа тэр хүний амьдрал бол өөрчлөгдөн шүү дээ. Хэр хэмжээгээр өөрчлөгдөх вэ гэхээр тэр өөрийнх нь бүхий л хэрэгцээтэй зүйлүүдэд хайн өөрийнхөө амьдралд байсан бүхий л найдвар, бүхий л хүсэж байсан зүйлүүдэд тэр бол хоош нь тавиад би Бурхантай уулзсан юм чинь би загалмайгаа өрөөд Бурханыг дагая гэсэн өөрчлөлт бол илэрнэ. Тэгэхээр энэ өөрчлөлт яаж бий болох вэ гэхээр би өөрийнхөө зүрх сэтгэлийг удирдах үгүй тийм биш. Би ямар нэг онлын тал дээр амьдрснаас үгүй. Ёс суртахууны хувьд үгүй. Тэгэхээр би Есүсний төлөө амиа өргөн би өөрийнхөө итгэл завхарлуулахгүйгээр би Есүсний өдрийг сахин би Есүсэнд үйлчлэнэ гэсэн тэр гайхамшигт итгэлийн амьдралаар яаж амьдрах вэ гэхээр энэ болохоор хувь хүн болгоны миний зүрх сэтгэл, миний зан характер, миний бодол санааг өөрчилснөөс бол ийм байдалд орохгүй. Бурхан намайг өөрчилж өгнө. Бурхан намайг дуудсан учраас аамен. Тэгэхээр энд бол заавал Бурхантай уулзах уулзалт байх хэрэгтэй. Би Есүс Христтэй уулзснараа би Есүс Христэд итгэн аврал авснараа Бурхантай уулзсан тэр хоромд бол бүх зүйл өөрчлөгдөнө. Хэр хэмжээгээр өөрчлөгдөх вэ гэхээр бүх зүйлүүдийг хойш нь тавиад Есүснийг дагаж явна гэсэн тэр өөрчлөлт байна. Амен. Энэ бол хүн хийх боломжгүй. Би энэ амьдралынхаа туршид ямар нэгэн хөдөлгөөний дагаж явж би өөрийнхөө зүрх сэтгэлийг удирдан эзэнд бүх зүйлээ өгсөн биш ээ. Итгэлийн амьдралаар амьдарч байгаа та бид бүгд хизээ нэгэн цагт тийм өдөр ирэх байх гэж байгаа. Энэ бол буруу. Итгэл гэдэг маань Бурхантай уулзахыг хэлж байна. Итгэл гэдэг маань Бурхантай уулзсан, Бурханыг үзэн мэдэн ойлгох тэр хоромд бид нэр өөрчлөгднө. Ариун сүнсний хүч чадал миний зүрх сэтгэл дотор ямар их гайхамшигтай намайг удирдах байна. Тэгэхээр энд бол ариун сүнсээр удирдуулсан бид бүгд бат итгэлтэй болно. Би Бурхантай уулзсан. Бурхан намайг дуудсан. Амен. Энэ бол сүм чуулган. Сүм чуулган гэдэг маань Бурхан намайг дуудсан. Амен. Эзэнтэй уулзсан учраас. Филиппо 3-ын 13 Филиппо 3:13-4-ийг харъя. Ах トゥ нараа би өөрөө барьж авсан гэж боддоггүй харин хийдэг ганц юм маань артаа мартан урдах өөдөө тэмүүлж
Христ Есүс дотор Бурхны дээш чиглэгдсэн дуудлагын шагналын төлөө бариа өөд урагшилдааг амен. Илч Паул хэлэхдээ Бурхан намайг дуудсан тэр дуудлагын төлөө би бүхий зүйлийг хойш нь тавьж эснийг дагаж хийж үлднэ гэж хэлсэн. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал гэдэг мэн заавал энэ үгэн дээр бол үгийг бол тус тусад нь бол харж болохгүй. Бурхан намайг итгэлийн амьдралаар хэр хэмжээгээр амьдрах юм бол би өөрчлөгдөн. Тэгэх юм бол Бурхан намайг дуудах юм болов гэж боддог. Гэтэл зарим хүмүүс болохоор 20 жилийн туршид би итгэлийн амьдралаар амьдарч байгаа хэрнээсээ Бурхан намайг дуудаагүй. Тэгэхээр энэ үгийг бол тус тусад нь салгаж хараад байдаг. Бурхан надад алсын хараг өгөх юм бол би тэр алсын хараг дагаж явна. Тэр алсын хараг хизээ өгөхийг мэдэхгүй. Бурхан надад хүч чадлыг өгтөө надад тэр хүч чадлыг өгнө. Гэхдээ тэр нь хизээ ингэдгийг бол мэдэхгүй гэдэг байдаг. Бурхан хизээ нэгэн цагт надад мэдрэмжийг өгөх бах. Тэр мэдрэмжийг өгөх юм бол би Бурханыг дагаж явъя гэж бодоод байдаг. Энэ бол буруу. Бурхны дотор бидний итгэлийн амьдрал дээр үнний үг биднэр дээр ирэхэд ариун сүнсний хүч чадал, Бурхны дуудлага, Бурхны алсын хараа зориг, Бурхны хүч чадал бүгд адилхан. Амен. Би Есүс Христэд итгэх тэр хоромд ариун сүнс над дээр ирж, ариун сүнсээр би удирдуулахад аль хэзээний Бурхан бол намайг дуудсан. Энэ бол тусдаа биш ээ. Энэ бол эзэнтэй уулзахыг хэлж байна. Амен. Жинхэнэ чухал хүнтэй бид нар уулзах юм бол бид нар ингэж хэлдэг шүү дээ. За би энэ хүнтэй уулзсны дараа миний амьдрал өөрчлөгдсөн гэж хэлдэг. Яагаад? Нэг удаа уулзсан шүү дээ. Тэр шалтгаан нь хэн нэгэн хүнтэй уулзахад тэр хүн надад тэр их хэмжээгээр нөлөөлдөг учраас тэр хэмжээгээр би тэр хүнийг дагаж хийж үлдэх тэр зүйлүүд надад харагдаж байгаа учраас би нэг удаа уулзаад миний энэ бодол, санаа, мэдрэмж, миний бүхий зүйл дахин сэргсэн гэж хэлээд байдаг. Тэгтэл тэр хүнтэй би 5 минут уулзсан хэрнээсээ миний зүрх сэтгэл сэргэнэ. Тэгэхээр энэ ертөнцид би яаж амьдрахаа мэдлээ гэж хэлдэг хүмүүс байдаг. Зарим хүмүүстэй 5-10 минут уулзахад тэгж хэлдэг хүн байдаг. Харин бид нар эзэнтэй уулзсан шүү дээ. Амен. Амен. Тэгэхээр бид нар эзэнтэй уулзаж эзний дотор бид нар аврал авч ариун сүнсний хүч чадлаар дүүрэн байж ариун сүнсээр дамжуулан би өөрчлөгдөн эзний дотор дахин төрж сүнсээр аль хэзээний эзэн намайг дуудсан. Би яаж эзнийг дагаж хийж үйлдэх үү гэдэг мэн аль хэзээний бид нар ойлгосон мэдсэн. Хэрвээ бид нар эзэнтэй жинхэнэ уулзсан гэх юм бол итгэлийн амьдрал гэдэг мэн бат үзэж мэдсэн итгэл, бат итгэл гэдэг мэн маш онцгой чухал. Энэ итгэл бол маш сүнслэг итгэл. Сүнслэг гэдэг мэн ариун сүнсний хүч чадлыг хэлж байна. Сүнслэг гэдэг мэн Бурхны хүч чадлыг хэлж байна. Сүнслэг гэдэг мэн тусдаа, итгэл нь тусдаа хизээ нэгэн цагт энэ хүч чадал бий болох байх биш ээ. Тэр итгэл бол хүч чадал, тэр итгэл бол сүнслэг, тэр итгэл бол Бурхантай уулзаж тэр итгэлээр Бурхан намайг дуудсан. Дуудлага тэн дотор байна. Тэгэхээр бид нар Бурхантай тэр чигээр эзэн уулзах юм бол тэр хоромд эзэнтэй уулзах тэр хоромд миний ямар амьдралаар амьдрах уу гэдгийг бол ойлгож мэднэ. Тэгэхээр би өөрийнхөө зүрх сэтгэлийг бол удирдан би өөрөө захираад байх юм биш. Би өөрийнхөө зан характерыг өөрчлөх гээд байх юм биш. Тэглээгээд бол бүрэн төгс өнөөдөр өөрчлөгдөн гэж бол хэлж байгаа юм биш. Тэр хэмжээгээр ариун сүнсний хүч чадлаар би өөртөө хийж чадахгүй зүйлүүдийг ариун сүнсээр бүгдийг хийнэ. Амен. Энэ ямар их чухал вэ гэхээр итгэлээр бүгдийг эхлүүлнэ. Тэгэхээр энэ итгэл миний дотор итгэл байна гэх юм бол тэр хэмжээгээр гайхамшигтай. За бид нар бол мэдрэмж гэж хэлж байна. Энэ 3 зүйл байна. Та бүгд бодоод үзэхгүй хүн
таван эрхтнэрээ маш олон зүйлүүдийг мэдэр сонсож үзэж амталж үнэрлэдэг. Тэгэхээр 아니면 저는 부정합니다. би бол энэ таван эрхтнэрээ үзэж мэдэхгүй бол болохгүй гэж хэлдэг хүн байдаг. За би бол таван эрхтэн мэдрэмжээрээ би махбодын хувьд идэж үзэж байгаа байрч үзчихээж л мэдхээс биш хүлэн зөвшөөрөхөөс биш хайрлахаас биш гэж хэлдэг. Гэтэл энийг та бүгд бодоод үзээрэй. Тэр хүн болохоор өөрөө бол сайрхаж миний таван эрхтэн гэж хэлж байгаа боловч тэр таван эрхтэн гэдэг мэн хязгаартай. Тэр жоохон хайрцагын дотор өөрийгөө хийчгээд би энэ дотор л хайрцагын дотор л амьдрья гэж бодоод байгаа энэ бол ертөнцийн хүмүүс. Би идэж байж, би хүрч байж, би нүдэрэ харж байж, би хүлээн зөвшөөрье гэж хэлдэг. Тийм учраас тэр хүн энэ ертөнцийн тэр ертөнцийн хамгийн тэр доор төвшөнд байгаа хүнийг хэлж байна. Тэр мэдрэмжээр амьдрдаг хүмүүс бол байдаг. Тэр хүмүүс болохоор хөгжим дуртай, бүжгэлдэг, дуу сайн дуулдаг, ертөнцид бол маш их сайхан баяр хөөртэй амьдрдаг. Өөрийнх нь тэр таван мэдрэмж гэдэг маань хязгаартай гэдгийг бол тэр мэддэг. Түүнээс гарах боломжгүй байдаг тэр хүн. Харин хоёр дахь тэр мэдрэмжээр амьдарч байгаа хүн байна. Тэр ямар хүн бэ гэхээр тэгээ миний махбод бол энэ таван эрхтнээс илүү даван гараад миний дотор л төсөөлөн бодлууд байна. Би энэ махбодыг даван гарна. Энэ ертөнцийг ч гэсэн даван гарна. Тэгэхээр би бол зүрх сэтгэлдээ бүх зүйлийг бодох боломжтой. Би бол сансарлаг хүртэл зүрх сэтгэл бодлоор яваад ирэх боломжтой. Тэгэхээр би өөрийнхөө бодлоор, үзэл бодлороо би амьдрья гэж боддог хүмүүс байдаг. Энд бол ямар ч баталгаа байхгүй, бурхны өвч байхгүй, амьч байхгүй. Зүгээр л нэг төсөөлөн бодож байгаа бодол. Тийм болохоор тэнд юу хамаатай байна гэхээр тэнд бол мэдлэг бүхий л тэр ийм онол, тийм бодол, ийм сургаал гэл өөрийгөө зүрх сэтгэлийг удирдаал би бол хамгийн агуу бодол санаагаар амьдрья гэж боддог. Гэхдээ тэр хүний хувьд бол айн байхгүй, хүч чадал байхгүй, бурхны хаанчлагч үзэж мэдэх боломжгүй. Тэгэхээр энэ махбодын таван эрхтэн өөрийнхөө зүрх сэтгэлээр бодлоор амьдарч байгаа хүмүүс гэдэг мэн. Тэдний онцлог нь юу вэ гэхээр бүхий зүйлүүдийг үргэлж тооцоолж бодож байдаг. Харин сүнслэг хүч чадлаар амьдардаг хүмүүс байна. Итгэлээр амьдардаг хүмүүс байна. Итгэл гэдэг маань махбодоос гарч ирсэн биш ээ. Миний зүрх сэтгэлээс гарч ирсэн биш ээ. Ямар нэгэн тэр хүмүүсийн сэтгэл судлалаас гарч ирсэн биш ээ. Итгэл гэдэг бол Тэнгэрийн улсынх бурхных амен. Тийм учраас бурхан бидэнд итгэлийг өгсөн. Тэр итгэлийн мэдрэмжээр бидний төсөөлж чадахгүй тэр хариултуудыг өгч бидний бодох тэр зүйл бодох чадлагүй тэр бурхны хүч чадлууд илчлэгдэн миний сурсан зүйлээрээ би амьдрья бишээ. Тэр бол мэдлэг. Гэхдээ итгэл гэдэг маань мэдлэг бишээ. Итгэл гэдэг маань биэрээ үзэж мэдсэн зүйлийг хэлж байна. Итгэл гэдэг маань бурхан үүдийг нээж өгч ороо үзээ мэдээ мөнгөгүйгээр үнгүйгээр аваа гэж хэлж байна. Амен. Эвэ дээр ирээд энэ болгоныг үзэж мэдээ. Би бол энэ үүдээ хаалгаа нээж өгье гэж байна. Энэ бол итгэл. Тийм болохоор энэ итгэл гэдэг мэдрэмжээр, итгэл гэдэг алдраар бид нар итгэлийн амьдралаар амьдрах нь чухал. Тийм болохоор итгэл дотроо байгаа хүмүүс тэр өөрөө мэднэ. Би өөрийгөө удирдах боломжгүй, би өөрийгөө өөрчлөх боломжгүй, би өөрийнхөө хүч чадлаар бол хийх зүйл байхгүй гэдгийг бид нар өөрсдөө мэднэ. Амен. Бурхны хүч чадлаар л хийх боломжтой. Амен. 1-р Коринт 2-ын 13-аас 16 бүгдээрээ харцгаая. 1-р Коринт 2-ын 13-аас 16 бид үүнийг хүний мэрэгэн ухааны сургасан үгсээр бус харин сүнснээ сургаснаар сүнслэг зүйлсийг сүнслэгт нь тайлбарлан ярьдаг. Харин төрлөх хүн бурхны сүнсний зүйлсийг хүлээн авдаггүй. Ийм хүнд эдгээр нь мунхаглал бөгөөд сүнслэгээр цэнэглэгдэх учиртай ил зүйлсийг тэр мэдэж чаддаггүй. Харин сүнслэг нь бүхнийг шүүдэг байхад түүнийг хинч шүүж цэгэнтгүй. Тэгээд ч
ч түүнд зааварлахуйцаар эзний оюун ухааныг хэн мэдсэн юм бэ? Гэвч бидэнд Христийн оюун ухаан бий. Амен. 1-р Коринт 2:13-аас 16. 아멘. Амен. 이것이 믿음입니다. Тэгэхээр энэ бол итгэл. 믿음은 Итгэл гэдэг мэн би өөрийнхөө үзэл бодлоор тайлбарлах боломжгүй. 이 세상의 모든 어떤 Энэ ертөнцид байгаа бүхий л зарим хүмүүс байгаа би тооны хичээл, тоон дуртай, тоо бол бүгд таарч байх юм бол болно гэж бодоод байдаг. За тэгээд тэр 5-7-2 загсаар 5,000 эрчүүлийг хоололсон ч үдэ. Тэгэх юм бол тэнд хүүхдүүд эмэгтэйчүүд бол ороогүй. Тэгэхээр тэнд хүүхд эмэгтэйчүүд орох юм бол багадаа л 15,000 хүн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол ямар нэгэн уран зохиолын ном дээр гарч байгаа үлгэр үү? Аль эсвэл жинхэнэ бурхны хийсэн гайхамшигтай бэлэг тэмдгүүд үү? Тэгэхээр 15,000 хүн байх юм бол итгэлгүй хүн 15,000 хүн гэх юм бол 15,000 хүнд бол мөнгө хэрэгтэй гэж бол шууд тооцоолдог. Нэг хүнд тэгэхээр тэнд бол яах чи хүний бодлоор хийх боломжгүй. За тэгэхээр 5 хүн бол 5 хүнд 5 зүйл хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ 5 далах 5 хүн идэх боломжтой. Гэтэл итгэлийн нүдээр харах юм бол 15,000 хүнийг 5,000 эрчүүлийг 5 талах. За тэгээ 5 далахаар 2 загсаар бол хоололсон шүү дээ. Амен. Тэгэхээр би та бүгдийг энэ өргөлийн төлөө залбирахтаа болоод би бол өөрчилсөн өөртөө энэ өргөлийг өргөлж байгаа хүмүүст 5-2 загсны дүүрлэл өргөж өгөөч гэж хэлсэн болол харин бурхан минь энэ өргөлийг хэрэгжилж байгаа газар болгонд 5-2 загсны дүүрлэлд өргөж өгөөч гэж өөрчилсөн байгаа. Амен. Тэгэхээр бидний хувьд бол хэцүүгээр ажил хийж мөнгө олж иж бурханд өргөж шүү дээ 5-10,000 вон. Тэгэхээр энэ 5,000 воноор юу хийх боломжтой юм? Бурхан юу хийх боломжтой юм гэж хүмүүс инээ шоолдог болвол бид нарыг бол үгсгэж байна. Тийм ээ. Тэгэхээр бид нар бол хамт цуглаад юу хийх гээд байгаа юм? Эднэр юу хийх юм? Хэдэн хүн юу хийх юм бэ гэж бол харж инээж байна. Энэ бол хүний бодол. Тэр бол хичнээн тэр өөрийнхөө бодол санааг төсөөлөн өргөн бодсон ч гэсэн чихэн бодтой зүйл бол бодтой. Ингэж дутуу байхад энийг яаж хийж чадна гэж тийм болохоор бид нар энэ ертөнцид байгаа бодлоор бол хийхгүй. Ариун сүнсний хүч чадлаар бид нар бүгдийг хийнэ. Амен. Ариун сүнсний хүч чадал, ариун сүнсний бэлэг авшид, ариун сүнсний удирдамжин доор бид нар бүгдийг хийнэ гэсэн юм зүрх сэтгэлээр бид нар бүгдийг эхлүүлнэ гэдэг маань энэ бол итгэлийн амьдрал. Би бол хизээд бурханд өргөж байгаа энэ зүйл маань юу ч биш гэж бол би харахад бол тэгж харж байна. Тэгэхээр бид нар энэ сүмийн чуулганы барилга бид нар сайн мэдээний дэлхийгээр гарч сайн мэдээд харах хэрэгтэй байтал. За би болохоор том сүм чуулганыг харахад бид нар энэ том чуулганы байртай болох бай. Минь бол хэцүү. Гэхдээ бидний хувьд бол бид нар өөртөө бодол зүрх сэтгэлээр энийг тооцоо хийж бодох юм болвол боломжгүй. Гэхдээ бурхан бол биднэрт юу гэж хэлсэн бэ гэхээр итгэе. Чи өөрийнхөө үзэл бодлыг хойш нь тавиа. Тэгжээж бурханы үзэл бодол сэтгэлд итгэх хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр миний үзэл бодол гэдэг мэн сүнслэг зүйлүүд учраас түүнд итгэе гэдгийг бурхан хэлээд байна. Амен. Хэрвээ бид нар итгэлгүйгээр үргэлж хийх юм бол зүгээр нэг хүүхэд тоглоомор тоглож байгаатай адилхан. Харин бид нар болохоор нэг хүнийг 1000 хүн шиг, нэг хүнийг 10,000 хүн шиг харж тэгж бэлэг тэмдэг болгож хараа гэж хэлж байгаа юм биш. Тийм өсөлт нь бид нар бол залбиран тэмцэх хэрэгтэй өргөө. Тэгэхээр тэр биднэрт бол ийм сүнслэг итгэл байх хэрэгтэй. Тэгэхээр итгэлээр эхлэхтэй. Тэгэхээр би бол энийг бол итгэлийн амьдралаар амьдрна гэдэг маань би бол гэм нүглээс уушлыг авсан тэр хоромд миний дотор баяр хөөр дүүрэн болсон ариун сүнс бурхан миний зүрх сэтгэлийг өөрчлөн би бурханы хүүхэд болсон.
확실한 체험이 되는 гэсэн 것입니다. бат биеэрээ үзэж мэдсэн итгэл. 말씀의 역사여러분 마음의 시간 아닙니다. Тэгэхээр энэ Бурхны энэ гайхамшигтай ажлууд гэдэг маань 심리학적인 것이 아니라 сэтгэл судлал биш. 절대로 우리 마음이 5-7 загс ч гэсэн 열어지고 бидний зүрх сэтгэл өргөн болоод маш олон хүмүүст 많아졌습니다. 큰 것이 아닙니다. хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчилж өгсөн гэж хэлж байгаа юм биш ээ. Жинхэнэ Бурхны бол гайхамшигтай ажиллаа. Амен. 그래서 진짜 믿음 Жинхэнэ итгэл бид нар Есүс Христэд итгэнэ гэдэг маань энэ бол маш гайхамшигтай. Энэ ертөнцийн 차원으로 볼 수 있는 것이 아니라 байр сууриас бид нар бол харах боломжгүй. Бурхны хаанчлалын, Бурхны улсын мөнхийн улсын байр сууриас бид нар харах хэрэгтэй. Бид нар заавал итгэл гэдэг маань намайг бол өөрчлөх хэрэгтэй. 감동이라는 것은 제가 어떤 말을 해도 여러분 Би ямар ч зүйл хэлсэн та нарыг бол би өөрчлөх боломжгүй. 뭐 한국말 합니까? 어떤 지식을 줘도 Хичнээн мэдлэг хичнээн солонгос хэлээр сайн би номлосон ч гэсэн тэгэхээр энэ мэдрэмж бол хүний амьдралыг өөрчилж тэгээд бүх зүйлээ зараад эснийг даган явах энэ бол хүнд бол боломжгүй зөвхөн ариун сүнсээр л хийхэд боломжтой. Тэгэхээр энэ бол Бурхан л хийх боломжтой учраас номлож байгаа хүн ч гэсэн тэр сонсож байгаа хүмүүс ч гэсэн тэр энэ хоромд энэ цагта би миний хувьд ч гэсэн тэр адилхан энэ үг надад хүч чадлыг өгч намайг өөрчилж би энэ ертөнцийн бодлоор амьдрах биш. Бурхны гайхамшигтай 받아들일 수 있도록 나를 үнний үгийг хүлээн авахд эзэм та туслаач. Энэ бол итгэл. Аамен. 성령의 감동을 여러분 Ариун сүнсний хүч чадал гэдэг мэн ертөнц бол хуулах боломжгүй. Ариун сүнсний хүч чадал гэдэг мэн ариун сүнсний хүч чадал бол заавал ертөнц бол дагаж хийж үлдэх боломжгүй. Ариун сүнс Бурхан л 우리 안에 임하셔서 бидний дотор байж 말씀을 тэр хүч чадлын үгээр биднийг өөрчлөн Бурхан бүхий л үүдийг нээж биднийг бол удирд нь аамен. 그 성령의 감동 Ариун сүнсний хүч чадлыг авсан итгэгч нар тэр хүмүүст 것은 우리 마음 안에는 하나님의 부르심이 Бурхны дуудсан дуудлага байгаа учраас бүх зүйлээ хойш нь тавьж би загламайгаа өрөөд эснийг дагъя гэсэн итгэлтэй байна. Тийм шийдвэр гаргана. Аамен. 마리아가 오늘 어떻게 Мария 내가 아이를 안을 수 있습니다. би онгон атлаа яаж хүүхэд төрүүлэх вүлээ гэж хэлсэн шүү дээ. 약혼자가 있겠지만 За түүний хувьд бол гэрлэхээр товлсон Йосеф байна. Тэр хоёрын хувьд бол хоримч хийгээгүйсэн. 못했습니다. 나는 지금 Түүний хувьд бол ерөөсөө онгон байсан эмэгтэй. 내가 Би яаж хүүхэд төрүүлэх юм бэ? 그 자리에서 그 천사는 Гэтэл Тэнгэр элч юу гэж хэлсэн бэ гэхээр 성령이 내게 ариун сүнс чам дээр ирж хамгийн дээдийн хүч чамайг бүрхнэ. 덮으시니 Тиймээс төр хүүн ариун нэгэн байх бөгөөд Бурхны хүү гэж дуудагдах болно. Тэгэхээр Бурхны үгэнд боломжгүй зүйл гэж үгүй. Аамен. 그런데 마리아는 거기에 Гэтэл Мария юу гэж хэлж юм бэ? Мариагийн хариулт бол маш их ивэлтэй. 주의 계집 종이오니 Эзний шивгчнийг харагтун хэлсэн үгсийн дагуу надад биелэх болтугай. Энэ ямар утгатай үг вэ гэхээр тийм ээ. 지금 나는 내 뜻대로 Би өөрийнхөө хүслийн дагуу хүүхэдтэй болох боломжгүй. Би өөрийнхөө хүч чадлаар энэ цагт би хүүхэдтэй болох боломжгүй. Би хичнээн 당신을 бүхэл арга барилаар би хийж үйлдсэн ч гэсэн би өөрийнхөө хүслийн дагуу энэ цагт 뜻대로 내가 주셨습니다. түүний хувьд бол хүүхэдтэй болох боломжгүй. Мариагийн хувьд гэхдээ 지금 харин 하나님의 Бурхны үг 말씀대로 하게 하소서 그 말입니다. хэлсэн үгийнхэн дагуу надад бэлэгдэх болтугай гэж хэлж байна. Ариун сүнсээр 그대로 말씀하시는 тэр үгийн дагуу надад бэлэгдэх болтугай. Энэ бол итгэл. 여러분 우리가 절대로 이 시간에 Тэгэхээр бид нар энэ цагт 하면 안 돼요. бид нар бол ерөөсөө тооцоо хийж болохгүй. 지금 많은 분들이 Маш олон хүмүүс тооцоо хийгээд байна. 내가 이런 시간에 Би энэ цагт 이런 일에 би ийм ажил хийн. 그러니까 제가 이런 일을 해갖고 Пастор би ийм ажил хийгээд мөнгө олохгүй гэж хэлэх юм бол тэгж бодох юм бол тэр үнэн. 한 달에 Арай гэж нэг сар нэг ингэж мөнгө хийж ажил хийж мөнгө олоод надад ерөөс үлдэх юм алга байна. Тэгээд би
Үлдсэн зүйлээ бурханд өргөж байна. 해봤자 거기서 거기겠죠. Тэгэхээр 맞아요. 만약에 우리가 그렇게 хэрвээ бид нар ингэж 생각하고 бодох юм 우리의 бол 생각으로만, бидний 우리의 생각으로만 우리의 мах 신앙을 бодлын хүслээр 생각하면 өөрсдийнхөө бодлоор ингэж бодох юм бол бурхны өмнө бид нар хаашаа ч явах боломжгүй. Гэтэл бид нар энд бол итгэлээ харуулах хэрэгтэй байна шүү дээ. Энэ болгоныг итгэлээр хийх хэрэгтэй байна. Тэгэхээр бидний энэ итгэлийн байр суурь гэдэг нь ямар байр суурь вэ? 뭐 이런 거 갖고 그러니까 파실증이 많죠. Тэр ийм зүйлээс болоод тийм зүйлээс болоод ийм зүйлээс болоод тийм зүйлээс болоод 더 이상 소망이 없고 ямар ч найдвар байхгүй, баяр хөөр байхгүй. 기쁨이 없으니까 Баяр хөөр байхгүй учраас магтаал магтахж хүсэхгүй, магтахыг хүсэхгүй учраас хайр хэлээрч залбирахгүй, хайр хэлээр залбирахгүй учраас ерөөс залбиралч бий болдгоо. Тэгэхээр энийг бол юу гэж хэлэх вэ гэхээр ариун сүнсийг бөхөөж байна. Ариун сүнс бид нар дээр ирсэн. Тэгэхээр ариун сүнсээр онгон эмэгтэй хүүхэдтэй болсон гэж хэлж байна шүү дээ. Ариун сүнс бурхан байна. Та ирээч. Ариун сүнс бурхан байна. Тэр үг миний дотор надад биелэгдэх болтугай. Бурхны үг миний үгийн дагуу биш, миний бодлын дагуу биш ээ. Бурхны үгийн дагуу надад бүх зүйл биелэгдэх болтугай. Энэ бол итгэлээ. Амен. Ариун сүнс бурхан минь. 여러분 지금 절대로 제가 하는 Пастор миний хийж байгаа ажил ийм жоохон тэрийг бол хараад хэрэг байхгүй. 너무나 우리는 우리의 처지를 보고 Бид нар бол өөрөө өөрсдийнхөө байж байгаа байдлыг тэгж бол дутуу үнэлээд байдаг. Тэгэх юм бол бид нар бөөгөөд бол үлдэх зүйл байхгүй, бүгд л завхран шүү дээ мөхөн. Гэхдээ бид нар итгэлээрээ ариун сүнсний хүч чадлыг авах хэрэгтэй. Амен. Ариун сүнсийг бид нар авснараа, хүч чадлыг авснараа тэгэхээр бурхны дуудлагыг бид нар мэднэ. 내가 돈을 어느 정도 벌어야지. Би мөнгө хэр хэмжээгээр олох хэрэгтэй, миний хувьд мэдлэг байх хэрэгтэй, миний хувьд 어떤 상황이 ямар нэг тийм нөхцөл байдал байж ижил би эзэнд үйлчлэх бэлтгэлтэй байна. Үгүй тийм биш. 그것은 세상의 생각이 Энэ бол ертөнцийн бодол. 오히려 Харин 믿음. итгэл энэ цагт 성령 하나님 ариун сүнс бурхан минь та надад 감동을 주시고 итгэлийг өгөөч. Ариун сүнс бурхан минь 내 안에 내 마음을 변화시키고 ариун сүнс бурхан минь миний зүрх сэтгэлийг өөрчилж өгөөч. Миний бодлыг өөрчилж өгөөч. Тэр үг биелэгдэхээр тэр бурханы амьд амийн үнний үгийг ойлгож мэдхийн тулд миний үсэл бодлыг өөрчилж өгөөч гэж бүх зүйлээ хойш нь тавьж байгаа итгэгч нар бол итгэлийн гайхамшигтай тэр хүмүүст бурхны үе таалга нэгдэн итгэдэг хүмүүст боломжгүй зүйл үгүй гэж хэлсэн шүү дээ. 철학적으로 Энийг болохоор бид нар зөвхөн өөртөө үзэл бодлоор хараад байх юм бол биний өөрийн зүрх сэтгэл өөрчлөгдөж болоо гэж боддог байх. Үгүй ээ, бидний зүрх сэтгэл өөрчлөгдөө зогсохгүй, миний бодол санаа өөрчлөгдөө зогсохгүй жинхэнэ бодтороо Тэнгэрийн үе таалга нэгдэн далайн давуулгаад зогсож бүх ээлжийнхэн бодитоор тэр Тэнгэрийн үе таалга нэгднэ. Тэр үйлдэлүүд бидний дотор бий болно. Итгэл гэдэг маань сүнслэг гэдэг маань хүч чадал гэдэг маань бурхны дуудлага. Амен. Бурхан бидэнд энэ гайхамшигтай хүч чадлыг өгсөн. Би чамайг хараад өшөө илүү чам дээр гайхамшигтай ажиллахыг хүсэж байна. Чамайг гайхамшигтай хэрэглэхийг хүсэж байна. Гэх юм бол бид нар яаж хариулах ёстой вэ? Бурхан эзэн минь та өөрийнхөө ариун сүнсийг дүүргэж өгөөч. Бид нар бол өөр зүйл бодох боломжгүй. Бурхан эзэн минь ээ, миний зүрх сэтгэл, миний бодол энэ бол надад намайг бариад байгаа зүйл байна. Би өөрөө тооцоо хийгээд өөрийнхөө таван эрхтнэр махбодынхаа хувьд бодоод байна. Өө эзэн минь ээ, та намайг удирдаач, ариун сүнсээр миний зүрх сэтгэлийг өөрчилж өгөөч, үзэл бодлыг минь өөрчилж өгөөч. Ариун сүнсээр эзэн минь та намайг дуудаач гэсэн залбирлыг бид нар хийх хэрэгтэй. Амен. 그러면 내가 너의 교회를 변화시켜. Үнэхээр та нарын цөм чуулганыг өөрчилж өгөн, чиний гэр бүлийг өөрчилж өгөн, би жинхэнэ тэр үе таалгаа нээж өгөн, жинхэнэ чи амиа өгөх үү? Тийм ээ. Би бол итгэлээрээ бүгдийг хийхийг хүсэж байна. Эзэм та намайг хэрэглээч. Чи үнэхээр эзэнд хэрэглэгдэхийг хүсэж байна уу? Тийм ээ, би хэрэглэгдэхийг хүсэж байна. Гэхэд бурхан бол бүхэл үе таалгаа нээж өгнө. Амен. Тэр ажлууд бол хийгдэх хэрэгтэй. Бидний амьдрал дотор, бидний сүм чуулган, бидний гэр бүл дотор та бүгдийг хийж байгаа ажил үйлс дотор за би бол сайн бизнесийн ажил хийх хэрэгтэй байна.
Тэгэхээр тэр бодлууд бол аль хэзээ ертөнцийн бодол байна шүү дээ. Харин бид нар ямар ч зүйл бидний амьдралд болохыг бид нар мэдэхгүй. Гэхдээ бид нар бол итгэлээр харах хэрэгтэй. Ариун сүнсээр дүүрэн итгэл. Дагаад хэлэхгүй юу? Ариун сүнсээр дүүрэн итгэл. Аамен. Ариун сүнсээр дүүрэн итгэл. Ариун сүнсээр дүүрэн итгэл. Итгэлээр гайхамшигтай итгэлээр бид нар хийж чаднаа, хийцгаая гэсэн итгэлээр бид нар өөрчлөгдөх хэрэгтэй. Бид нар бол өөрсдийгөө өөрчлөх биш 7 хононгуудаа л өөрчлөгдөөл тэгэл өөрийгөө өөрчлөх бишээ. Харин энэ цагт энэ хоромд ариун сүнсний хүч чадал та бүгдийг шоконд ортолчин та нарын зүрх сэтгэлийг хөдөлгөхийг хүсэж байна. Энэ цагт. Аамен. Би бүрэн төгсөө өөрчлөгдөн Бурхны харцаар харсан итгэж байгаа хүсэж байна. Мария шиг. Тэгэхээр тань хэлсний үгийн чин дагуу надад биелэгдэх болтугай гэсэн итгэгч нар болох хэрэгтэй. Ариун сүнсээр Бурхныг биелэгдсэн итгэгч нар байхыг хүсэж байна. Хамт залбирцгаая. Бүгдээ энэ цагт залбирахтаа та бүгд дуудаа залбир. Үнэхээр та бүгд маш чанга Бурхны өмнө Бурхныг дууд. Бурхан минь би ариун сүнсийг үзэж ариун сүнсээр ертөнцийн арга барилыг даван гарч ертөнцийг даван гарч Бурхны миний зүрх сэтгэл дотор Тэнгэрийн улсыг өгсөн. Тэрийг үзэж мэдхийг хүсэж байна. Энэ цагт итгэлээрээ харахыг хүсэж байна. Эзэн та намайг удирдаач. Эзэн Есүсээ 3 удаа залбирцгаая. Эзэн Есүсээ, эзэн Есүсээ. 하나님 감사드립니다. 우리에게 말씀을 주시고 우리에게 말씀이 육신에 대해서 예수 그리스도를 우리에게 주시니 너무나 감사드립니다. Үг махбод болсон эзэн Есүс Христийг бидэнд өгсөн эзэн танд талархах юм. Бурхан эзэн минь бид нар өөрсдийнхөө нөхцөл байдлыг харах бишээ. Бид нар өөрсдийнхөө мэдлэгийг, өөрсдийнхөө эд хөрөнгийг харах бишээ. Бидний өөрсдийн арга барилыг харах бишээ. Ариун сүнсээр харахад эзэн та туслаач. Бурхан эзэн минь үнэхээр бид нар таны үгэн дотор ариун сүнсээр удирдуулан ариун сүнсийг дагаж хийж үлдэхэд эзэн та туслаач. Бурхан эзэн минь Имануэль чуулган эзэн таны өмнө Бурханы өмнө өшөө илүү 5-2 загсыг авчирсан Бурхан эзэн минь тань гайхамшигтайгаар удирдаач. Чуулганы минь өөрчилж өгөөч. Бурхан эзэн минь таны харагдж байгаа итгэл ертөнцийг харсан итгэл, Бурханыг харсан итгэл байхад ариун сүнсээр дүүрэн итгэл байхад туслаач. Бурхан эзэн минь ариун сүнсээр удирдуулсан итгэл байхад туслаач. Ариун сүнс Бурхан минь та гайхамшигтайгаар ажиллаач. Эзэн минь та бид бүгдийг удирдаач. Биднийг эзэн та өөртөө биднийг та хэрэглээч. Бурхан эзэн минь танд талархъя. Эзэн минь та бид бүгдийг удирдаач. Хэрэглээч. Бурхан эзэн минь танд талархъя. Бурхан минь та бид бүгдийг удирдаач. Гэм нүглээс уучлагдах, дахин төрөх, өөрсдийгөө өөрчлөх боломжгүй. Бид нар өөрсдийнхөө бодлыг өөрчлөх боломжгүй. Бид нар бүр өдмөр гэм нүгэлтэй хүмүүс байсан. Бурхан эзэм та энэ цагт бид нар Есүс Христэд итгэх итгэлээр ариун сүнсээр дүүрэн байж, ариун сүнсний бэлэг авис хүч чадлаар дүүрэн байж, зөвхөн эзэн Есүс Христийг харж итгэлээр ялсан хувь хүн нэг болгон гэр бүл хийж байгаа ажил үйлс маань сүм чуулган маань байхад туслаач. Энэ хэцүү зүйлүүдийг ч гэсэн би хийж чаднаа гэсэн ариун сүнсний хүч чадлыг дүүргэж өгөөч. Энэ ертөнцийн ямар ч тэр болцдыг хайх биш. Энэ ертөнцийн арга барилыг хүлээх биш. Би Бурхны хаанчлалын дотор байж Есүсийн нэрээр ялсан итгэж байхад туслаач. Бузар мөн өвчний сүнслүүдийг хөөж, бүхэл асуудлуудыг хөөн зайлуулж, Есүсийн нэрээр ариун сүнсээр
төрж гарсан чуулган итгэвч байхад туслаач. Итгэл гэдэг нь жинхэнэ сүнслэг итгэл. Тэгэхээр тэр сүнслэг итгэл бидний дотор байсан сүм чуулганууд байхад туслаач, талархъя. Эзэн Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен. Энэ цагт бүгдээр магтцгаая. 만복의 근원 하나님 온 백성 찬송 드리고 저전사여 찬송하세 찬송 성국 성령 다시 한번 만복의 근원 하나님 만복의 근원 온 백성 찬송 드리고 저전사여 찬송하세 찬송 성국 성자 성령 아멘. Одоо эзэн Есүс Христийн ивэл, Бурхан Аавын хайр, ариун сүнсний нөхөрлөл, хүч чадал би Бурханы надад өгсөн сүнслэг итгэлээр амьдарч итгэлээрээ ариун сүнсний хүч чадлыг хүлээн авч ялсан эцээ хүртэл ялсан итгэж бай. Бүхий л итгэгчний мен дээр